Дараагийн мэдээг танилцуулъя. Нобелийн энх тайвны шагналыг Осло хотод гардууллаа. За энэ удаагийн Нобелийн энх тайвны шагналыг Венесуелийн сөрөг хүчний удирдагч Марина Кочина Мачадо хүртсэн гэсэн ийм мэдээллийг тархсан. За гэвч бол тэрээр энэ шагнал гардуулах үйлчлэгэнд биеэр оролцох боломжгүй болсон. За учир нь гэвэл Венесуелийн засаг захиргааны зүгээс хэрвээ Венесуэл улсыг орхин явсан тохиолдолд түүнийг оргодол гэж тооцсон 90 сурвалжлах үйл ажиллагаа явуулна гэж анхааруулсны улмаас энэхүү үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй. Түүний оронд охин нь уг шагналыг гардан авч бэлдсэн үгийг нь олон нийтэд уншиж хүргэсэн байна. За Нобелийн энх тайвны шагнал гардах ёсолд оролцоогүй учраас тэрээр ёслолын арга хэмжээнд оролцохоос өмнө ирж байгаа гэдэг ийм мэдээллийг олон нийтэд хамгийн сүүл зарласан юм байна. За тийм учраас бол хүмүүс бас ирж магадгүй гэж хүлээж байсан. Гэвч сүүлийн мөчид бол гинтийн сюрприз байдлаар бол ирэхгүй гэдгээ мэдгдсэн. За энэ ёслол болон өнөөдрийн арга хэмжээнд хүрч чадахгүй байгаа ч гэсэн аюулгүй байгаа гэдгээ олон нийтэд хүргэсэн. За Ослод бидэнтэй хамт байх болно гэдгийг баталж байгаадаа маш баяртай байна гэж Нобелийн хүрээлэнгээс мэдгдсэн байна. Пүрэв гарагийн өглөө үг хэлэх төлөвтэй байна гэж Норвегийн засгийн газрын албан тушаалтнууд мэдгдсэн. За ингээд Мачадогийн охин Анна Корина Косо Мачадо түүний өмнөөс Нобелийн энх тайвны шагналыг хүлээн авч ээжийнхэн өмнөөс хэлсэн үгийг нь уншиж толиулсан байна. За тэрээр хэлэхдээ дэлхийн нийтэд арчил энх тайвныг бий болгоход зайлшгүй шаардлагатай гэдгийг энэ үйл явдал харуулж байна. Венесуэлчүүд дэлхийн нийтэд хуваалцаж болох хамгийн чухал сургамж бол урт бөгөөд хүнд хэцүү замаар сургамж авах явдал байлаа. Бид арчлыг хүсэж байвал эрх чөлөөний төлөө тэмцэхэд бэлэн байх ёстой. Эрх чөлөөг бид түүний төлөө тэмцэхэд бэлэн болсон үед бол эрх чөлөө бий болдог. Энэ бол Венесуэлийн үйл хэрэг бидний хил хязгаарыг даван гарч байгаагийн нэг шалтгаан юм. Эрх чөлөөтэй байхыг сонгосон ард түмэн зөвхөн өөрийгөө чөлөөлөө зогсохгүй хүн төрөлхтний бүхий л амьдралд хувь нэмэр оруулдаг гэсэн үгийг хэлсэн байна. За Мачадогийн хувьд өнгөрсөн 8 дугаар сард ерөнхийлөгч Николас Мадуротой хурцтмал маргаанд орсон. За ингээд түүнээс хойш бол нууцаар олон нийтийн өмнө бол төдийлөн гарахгүй байгаа. За ингээд анх удаа бас олон нийтийн өмнө гарч магадгүй гэж мэдэгдэж байгаа. За Венесуелийн ерөнхий прокуророор ажиллаж байсан 58 настай энэ эмэгтэйгийн хувьд Нобелийн шагналыг хүртэж байгаа ийм хүн болж байна. За Нобелийн хүрээлэн түүнийг Осло хотод ирэх ёстой гэж мэдэгдэж байсан ч 13 цаг болоход бол ёслолд оролцохгүй гэдэг мэдэгдлийг олон нийтэд хүргэсэн. За Мачадогийн хувьд 2024 онд сүр хүчний анхан шатны сонгуульд ялж Мадурог эсэргүүцэх хүчтэй байсан боловч засгийн газар түүнийг нь тухайн ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийг нь хассан. За ингэсний дараагаас эхлээд сүр хүчний нэр дэвших эрхээ бол сүр хүчний удирдагч Эдмондо Гонсалес Утуред бол нэр дэвшигч болсон байгаа. За ингээд Мачадогийн хувьд Утурегаас сонгуулийг хулгайсан гэж бол мэдэгдсэн. За ингээд Венесуэлд бол сүүлийн үед дарангууллын дэглэм тогтож байгаа гэж олон нийт харж байгаа учраас дарангууллаас арчил руу шудраг энх тайван шилжилт хийхийг хүсэж энэ тэмцэлд бол манлайлан оролцож байгаа учраас түүнийг ийхүү Нобелийн энэ оны шагналаар шагналын эзнэр бол тодруулсан байгаа юм байна. За энэ шагналыг бол удаан хүлээсэн. За дээр нь бол Венесуэлд өрнөж байгаа сүр хүчний тэмцлийг дэмжсэн ийм үйл ажиллагаа болж байна. За энэ бол агуу их хүчин чармаалтын нэг хэсэг гэж зарим ажиглагчид үзэж байгаа. За ялангуяа Мадуро ерөнхийлөгч явуулж байгаа бодлогын тус усад бол популизмыг газар авах, за мөн засгийн газрын эсрэг дуу хоолойг хаах, за мөн арчлаас ухрах ийм бодлогыг хэрэгжүүлж байгаа нь ард иргэдийн хувьд арчлыг дэглэмийг сонгосон ард иргэдийн хувьд бол чухал бус ийм үйл явдал болж байгаа. За ингээд Нобелийн хүрээлэн өнгөрсөн амралтын өдрүүдэд бол Мачадог шагналыг бичлэн авах болно. За түүнд бол алтан медаль, диплом, 1.2 сая $1 шагналыг өгнө гэж мэдэгдсэн ч лав гарагт болсон хэвлэлийн баг хурлуулан хэвлэл мэдээллийн ярьцлага товсон байсныгаа бүгд цуцалсан байна. За Мачадогийн хувьд энэхүү Нобелийн шагналыг авах боломжгүй болсон ч гэсэн түүний олон нийтэд хүргэж байгаа мессеж нь арчлыг сэргээн тогтоох, за түүний төлөө эрх чөлөөний төлөө тэмцэх ёстой гэдгийг олон нийтэд уриалж өгсөн ийм чухал шагналын үйл ажиллагаа болсон гэдгийг олон нийт онцолж мэдэгдэж байгаамаа.